Үзэгч та бүхэндээ 5 гарагийн өдрийн мэндийг хүргэе. MNC телевизийн Төв офсоос үзэгч та бүхэндээ Монголоо хайрлая хэлэлцүүлэг нэвтрүүлгийг шууд дамжуулан хүрэхэд бэлэн болж байна. За студидтэй бид өнөөдөр зочноороо ойн салбар болон за Монгол улсад өрнөж байгаа тэрбум мод үндэсний хөдөлгөөн Монгол улсад хэрхэн ямар үе шаттай явж байгаа. За цаашид ямар хийхээр төлөвлөж байгаа ажлууд. За одоо Монгол улсын бодит хөрсөн дээр хэр одоо нийцсэн ийм хөдөлгөөн өрнөж байгаа гэсэн сэдвээр ерөөхдөө зочдтойгоо ярилцсан. За миний зүүн гар талд Төвөл хариуцлагатай офицер компанийн ойн инженер Таштава. За байгаль орчин аялал жуулчлалын яамны хүрээлэн орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Инх Бат. За Монгол улсын шинжлэх ухааны академич Оросын гадаад одоо шинжлэх ухааны академич Дуржов академич нарыг студид орсон байна. За юуны өмнө бидний урилгыг хүлээн авч MNC телевизийн студид зорь ирсэн та бүхэнд маш их баярлалаа. За зочдтойгоо өнөөдөр ярилцах сэдэв маань тэрбум мод үндэсний хөдөлгөөн Монгол улсад. Тэгэхээр Монгол улсын төрийн тэргуун Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх энэ хөдөлгөөнийг одоо албан ёсоор зарлаад ерөнхийдөө Монголд бол 3 шаттай хэрэгжих одоо энэ үндэсний хөдөлгөөн маань ерөнхийдөө бас шатраатай ажлууд маань сайхан хийгдэж явж байгаа шиг байна. Тэгэхээр тэрбум мод үндэсний хөдөлгөөн Монгол улсад ерөнхийдөө цаашид ямар хэрэгжих одоо өнгө төрөх явц ер нь ямараар харагдаж байна. За баярлалаа. За тэгэхээр юуны Монгол улсын ерөнхийлөгч 2021 оны 9-р сард Нэгдсэн үндэсний ассамблеийн 74-р чуулганы оролцох үеэр үндэснийхэн хэмжээнд тэрбум мод тоологдох мод тарих ийм хөдөлгөөн зарлаж байгаа талаараа тунхагласан. Тэгэхээр энэ хөдөлгөөний ач холбогдол бол хэд хэдэн зүйлээр тайлбарлагдах юм байна. Нэгдүгээрт нь Монгол улс бол өөрөө ойн нөөцлөгтэй орн. Монгол улсын засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бид нэр эрх төрөмжид одоо Монгол орны газар нутгийн 7.9% хоо эзэлж байгаа юм. Тэгэхээр энийг бид нэр эрх төрөмжид 2024 он гэхэд 8.6% төргий улмаар 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа нэг 9%-ийг хамарсан ойтой болёо гэж. Тэгэхээр нэгдүгээрт нь Монгол орны ойг нэмэгдүүлэх талаар энэ томоохон ач холбогдолтой ийм үндэсний хөдөлгөөн. За хоёрдугаарт нь Монгол улс бол уур амьсгалын өөрчлөлт хамгийн эмзэг 10 орны нэг. Ягаад гэвэл бид далаа тэнгисээс алслагдсан. За тэгээд хуурай ширүүн уур амьсгалтай ийм газар. Тийм учраас энэ уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол улсад цөлжилт маш хэрчмтэй явж байгаа. Монгол орны нийт газар нутгийн 76.9% цөлдсөн байна гэж. За энэний нэг 25-аас 26% нэг хүчтэй цөлдсөн. Үндсэндээ одоо сэргэхэд их хэцүү гэж. Энэ одоо шинжлэх ухааны талаас. Тийм учраас энэ цөлжилтийг бууруулах чиглэлд энэ одоо тэрбум хөдөлгөөн мод хөдөлгөөн бас их хайхан ач холбогдолтой гэж. За 3 дугаарт нь ерөөсөө үндэсний хэмжээний хөдөлгөөн болж өрнүүлснээр ард иргэдийн дунд мод тарих ургуулах энэ санаачлаг бий болноо. Ингэснээр бас ард иргэд одоо бут, сөг, тарин, аж ахуйг эрхлэн нэмэлт орлого олох. За мөн үүний зэрэгцээ энэ ойн салбар босож хөгжиж ирэх гэж ярьж болох хэвээр. Бид нар 1990-ад оноос өмнө бол одоо энэ Монгол орны бүх аймагуд ойн аж ахуйтай. За ойн аж ахуй бол их томоохон мод үржүүлгийн газруудтай. Одоо ганцхан жишээ болгоод хэлэхдээ одоо Дундгов аймагт гэтэл одоо мод үржүүлгийн газартай. Эндээ бид нэр загийг бортхонд тариад ургуулдаг. Гэх мэтчлэн одоо хуучин байсан одоо энэ мод тарьж байсан арга технологиудаа эргэж сэргээх ийм бас ач холбогдолтой. За Монгол улсаар ойн салбарыг бүхэлд нь аваад үзэх юм бол бид нэр 1925-26 оноос эхлээд энэ мод бэлтгэж эхэлсэн. Энэ мод бэлтгэл ойн одоо аж үйлдвэрийн салбарын эхлэлийг тэгж тооцдгийг. За бидний 50 орчим жил 70-аад оны дунд хүртэл мод зүгээр бэлтгээл огтлол байдаг байсан. 70-аад оны дунд үеэс бид нэр энэ ойжуулалт гэдэг юмыг зохион байгуулалтаа хийж эхэлсэн. Тэгэхээр бид нэг 50 орчим жил мод тарьсан ийм туршлагатай улсууд. Тэгэхээр одоо бид нар мод тарьж бол сураад байна. Модыг ургуулж сурмаар байна гэдэг юм одоо ард иргэд бас одоо манай ойжуулалттай холбоотой ажилтдаг шүүмжлэлтэй хэлдэг шүү дээ. Иймэрхүү зүйлүүдээр л Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний ач холбогдлыг товчхон тайлбарж хийж болохоор байгаа юм. Одоо яг мод тарих бол маш чухал гэдгийг одоо хүн болгон иргэн болгон ойлгоод мэдрээд байна. Хэрхэн зөв техник технологитой тарих вэ гэдэг асуудал бол бас маш нэн тэргүүний чухал асуудал. Тэ одоо тэрбумаар тоологдох мод тарих гэдэг бол их том санаачлах. Энийг одоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал одоо бид бодох хэрэгтэй. Манай ойрчид бол энэ сайхан санаачлагыг сонсоод дэмжиж баярлахын зэрэгцээгээр энийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг дээр л одоо их бодож байгаа юм.
Юуны өмнө энийг хэд хэдэн газар тарих байх тийм ээ. Доройтсон, төмөр шатсан, орхоо идсэн, модын бэлдсэн ойгоо нөхөн сэргээ. Энд нэг хэсгийн мод тарина. За цөлжж байгаа гэж яригдээд байгаа. Энэ газруудад тэр цөлжилтөөс хамгаалах, эсний нүдээс хамгаалах зурус хэлбэрээр нэг хэсэг тарина тийм ээ. За нөгөө хэсгийг одоо хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх. Амьдрах орчноо сайжруулах тийм ээ. Айл, ийн хашаа, албан газрын иргэн тойрон гэх жишээ. Ийм одоо хэд хэдэн газар тарина л да. Тэгэхээр тэр болгоны тарих зохион байгуулалт, тарих аргачлалууд өөр. Энэ чиглэлээр одоо бас манай монголчууд чинь хоёр хөршөө бодох юм бол хамгийн ойроор бодоход мод тарих туршлагаар энэ уламжлалаар аваад харьцангуй цөөн жилийн уламжлалтай. Тийм учраас Монгол хүн болгон одоо модыг зөв тариад, зөв арчлаад, үр шимийн үзээд ингэж явсан юм бол арай бага. Тийм учраас энийг бол одоо энэ одоо том хөдөлгөөн, энэ том хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бол иргэдтэй одоо мод тарих талаар зааж сургах ийм асуудал их байгаа юм. Та сая асуудал мод тарих технологи гэх тийм ээ. Бид нүх ухаал социализм үед нүх ухаал модоо тавиад болоод нэг хэдэн литр 10 литр ус хийгээл ингээл хайдаг байсан тийм ээ. Энийг бид болох цаг болсон. Ингэж тарьж болохгүй. Тийм учраас бид нэр тарьсан модны тоогоор биш. Ургуулсан модны тоогоор ер нь үр дүнгээ тооцсон шүү дээ. Тийм учраас энэ дээр бид нэр их анхаарах хэрэгтэй. Энийг дэлгэрүүлээд ярих бол их цаг авна тийм ээ. Ер нь модоо зөв тарих арчлах талаар бол олон сургалтууд, аймаг, орон нутаг одоо бүх чиглэлээр салбараар хийгдэх ёстой тийм ээ. Дээр нэг юм над бодогдоод байдгийг. Энэ одоо хүмүүс мод үржүүлгийн газруудаас мод аваад одоо хувь хүмч одоо авч байна, байгуулагч авч байна, нэг үе явахад их идэвхтэй болсон. Аваачаал хашаандаа ч юм уу одоо төрс нутагтаа ч юм уу ингээд тарьж байна. Энийний бүртгэл ерөөсөө байхгүй. Үсэндээ. Тийм болохоор энийг бас бүртгэлжүүлмээр байгаа юм. Яагаад гэвэл цахим бүртгэл тийм боломж байна уугүй тийм ээ. Нөгөө сонгуулиар нэр дэвшигчтэй авсан юу ингээд нэмэгдээд яваад байдаг шиг. Даштва тэнд Аранга аймгийн Эрдэнэ мандал сумын Зослонгийн гол тим төрлийн мод ингээд 100 мод тарилаа. Байршил. Энэ мэтлэнгээр ингээд нэмэгдээд яваад байдаг тийм ээ. Ингүүл одоо нийт одоо улсын хэмжээгээр тарьсан мод тэрэнд эргээд ч одоо нөгөө хүний нэр ус хариуцлага байж байгаа учраас бас эргээд хариуцлагын тооцоход зүгээр юм уу гэж ингэж бодож байгаа. Тэгээд өөр асуудал. Тэр бумад үндэсний хөдөлгөөн одоо ерөнхийдөө бол аливаа нэгэн шинэ ажлыг эхлүүлэхэд стратеги төлөвлөгөө маш их чухал те. Энэ тэргүүний асуудал. За тэгээ мэдээж яг одоо энэ хөтөлбөрийг яг энэ хөдөлгөөнийг цаашдаа тууштай хэрэгжүүлэхэд одоо энийг удирдаад сургаад за зөвлөмж өгөөд явах сургагч багш нар маш чухал. Энэ дээр та одоо ерөнхийдөө бас сургалт судалгаа хийж байгаа хүний хувьд хэрхэн тайлбарлаж мэдээлэл өгмөр байна. Телевиз үзэх та бүдээ өдрийн амгалан айлтгая. Их сонирхолтой асуулт байна. Монгол улсын ерөнхийлөгчийн дэвшүүлсэн тэр үндэсний хөтлөөр бол нэлээд хүчээ авч одоо жинхэнэ ажил хэрэгжүүлэх шатандаа ороод эрчимжиж байна. Энэ ард түмний дунд ч гэсэн одоо их нэр хүндтэй ер нь мод тари гэсэн хүсэл эрмэлзэлтэй улсууд их өрнж байна. Тэгэхээр тэр модын үндэсний хөтлөөрийн стратегийн төлөвлөгөө боловсрогдсон. За Монгол улсын шинжилгээ ухааны академи, холбогдох хүрээлэнгүүд, Монгол улсын их сургууль, хөдөө аж ахуйн их сургууль, шинжилгээ ухааны технологи их сургууль гэдэг энэ судлаачид профессор за тэгээд одоо төрийн бус байгууллагын улсууд хүртэл оролцож энэ хөтлөөр одоо боловсрогдоод байна. Хөтлөөрийг боловсруулах явцад бол хөтлөөрийн гол санаа үзэл бол ер нь үзэл баримтлан гол боловсруулъя. Энэ асуудал их чухал байсан л да. Тэгээ энэ хөтлөөрийн үзэл баримтлалын энэ 3 үзэл баримтлал дэвшигдэн тавьж тэр дагуу боловсрогдсон л да. За юуны төрөө нэгдүгээрт бол ерөөсөн үндэсний хэмжээний одоо нэгдсэн төлөвлөгөөтэй энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх гол үндэслэл нь бол
шинжлэх ухааны үндэс байх хэрэгтэй. Шинжлэх ухааны үндсэлд одоо тулгуурласан ялангуяа шинжлэх ухааны байгууллагуудаас олон жил судалсан судалгааны онолын болон дэвшүүлсэн үзэл санаа баримтлал судалгааны үр дүнд гарсан гол үр дүн зөвлөмж энэ зэргийг одоо харгалзан үзэж энэ ажлыг явуулах нь зүйтэй гэсэн гол тийм баримтлал гарсан байгаа юм. Тэгэхээр үүнтэй холбогдуулж хэлэхэд бол манай Монгол орнд бол ой судлал, ойн аж ахуйн судлалын шинжлэх ухаан бол ер нь 1980-аад оноос л эхэлж үүссэн. Байгалийн бусад шинжлэх ухаантай харьцуулахад бол залуу шинжлэх ухаан да. Тэгээд одоо бол энэ ой модон судалдаг ялангуяа тарьж боловсруулах агротехникийн шинжлэх ухааны үндсийг боловсруулах чиглэлээр бол одоо эрдэм шинжилгээ судалгааны хэд хэдэн хүрээлэнтэй бий боллоо. Их дээд сургуулиудын нэг эрхэлдэг боллоо. Нөгөөтэйгөр бас сургалтын байгууллагууд 2-3 дээд сургуульд үүссэн. Мэргэжилтэн өндөр мэргэжилтийн боловсон хүчин бэлтгэж байна. Ер нь тийм. Тэгээд энэний үндсэн дээр бол ер нь бол одоогийн бидний мэдж байгаагаар бол ер нь ойн шинжлэх ухааны хөтлийн явуулах энэ талаар бол суурь судалгааны ер нь 40-50-аад нэгэн сэдвт ном за саяжтын масштабтай 2 зураг гаргалаа. Тодорхой аймагуудын ой зохион байгуулалт ой зохион хөтлөх бас план зургууд хийгдлээ. Тэгээ судалгааны үр дүнгээр манай улсад одоо өнөөдөр ер нь 30 гаруй доктор боловсролын доктор бэлтгээд байна. Тэрний бүтээлүүд одоо хэвлэгдлээ. Энэ бүхэн юм бол одоо шинжлэх ухааны үндсийг одоо бий болох суурийг нь бол тавьчихсан. Энийг одоо харин жинхэнэ ажил хэрэг болох хэрэгжүүлэхэд өнөөдөр жухлаа шаардаж байна л да. За энэ хөтөлбөрийн нэг онцлог нь бол одоо сүүлийн 20 жилд манай боловсролын байгууллага ихтэй сургуульд бол боловсон хүчин бэлдэх оюутан илс их багассан л да. Сөөхөн. Одоо ер нь дээд мэргэжилтэй ой судлаач, ой аж ахуйн инженер нэг 1000 орчим л багцаа тоогоор байна. За тэдний маань их хэсэг нь бас тэтгэврт гарсан. Ялангуяа сүүлийн 10 жилд бол энэ дээд сургуулиудад ой судлаар орох ер нь 5-6 оюутан болсон шүү дээ. Өдөө аж ахуйд нэг 5-6 их сургуульд нэг 5-6 тийм. Энэ бас юунаас болсон гэхээр дээр үед бол ерөөсөн 1-р ангид орохдоо хүүхэд би ой инженер болно, аж ахуйн инженер болно, ой судлаач болно гэж 1-р ангиас шууд бэлтгэлтэй ордог байсан. Гэтэл одоо сургалтын програм өөрчлөгдөд 3-р ангид орсон хойно нөгөө хүүхэд чинь дөнгөж ой судлаач болно гэж эхэлж байгаа байхгүй. Тэгээд 2 жил үзээд 3-р курстэй. 3-р курстэй. Тэгээд одоо энэ бол одоо их дутагдaltaй болсон байна гэдэг нь одоо харагдж байна. Энэний дагуу бол ер нь мэргэжилтэн програм хөтлөөрөө бас сайжруулалтаар багш нар дээд сургуулиуд эрдэм хэлгээний байгууллагад хамтарч ажиллаж ил байна л да. За тэгээд энэ мэргэжилтнийг бэлтгэхийн тулд 1000 сургагч багш нарыг бэлдэнэ гэсэн хөтлөөр туссан энэ хөтлөөр. За тэгээд мөн одоо эрдэм хэлгээний байгууллагууд энэ шинжлэх ухааны боловсролын яам байгаль орчин яамны одоо мэргэжилтэн бүх хүмүүсд одоо бодлогоор 90,000-ыг бэлтгэе. Төрөвчсөн курсээр гээд тэгээ хөтлөөр боловсрогдсон. Хөтлөөр боловсрогдоход за хөтлөөрөөр хичээл заах одоо 24 кредит цагийн хичээлийг бол энэ манай Монгол улсад ажиллаж байгаа хүрээлэнгүүд бол ихтэй сургуулиудын багш нар тэгээ энэ нарийн мэргэжлийн одоо инженерүүд туршлагатай улсуудаар бол лекцүүд бэлтгэхэд тэрийг одоо бичлэг хийгээд одоо бэлэн болсон энэ хичээл хэлтүүлдэг. За илүү дэлгэрүүлээд нэвтрүүлгийн дараагийн хэсэгт бас яриа гэж бодож байна. За нэг хүнд ногдох Монгол улсын яг хэмжээнд
нэг хүнд ногдох ногоон байгууламжийн олон улсын стандартаас 4-6 дахин бага байна. За хувийн эдэлбэр газраа тухайн иргэн юм уу аж ахуйн нэгж байгууллага дор хаяж 20-30% нь нөгөө ногоон байгууламж бүрдүүлэх тохиолдолд хийх ёстой тий. За дөнгөж саяхны жишээ нь хөлбөмбөгийн тэмцээн болохтой холбоотойгоор Сүхбаатарын талбайд хиймэл ногоон зүйлэг дэвслээ. Монголчууд үнэхээр нэр ногоон байгууламжаар ангад сангасан гэдэг нь тухайн яг жишээгээр харагдаж байна. Тэгэхээр энэ ажлыг ерөөхдөө одоо энэ байгалийн ягийн ногоон байгууламжийг нөөцийг бүрдүүлэх, за шинээр энэ нөгөө ногоон байгууламж иргэд рүүгөө чиглэсэн бүтээн байгуулалтыг даруйхан шатраатай хийх одоо шаардлага зүйсний тулгарч байна гэдгийг харагдлаа. Тийм, тантай санал нэг байна. Үнэхээр одоо биднэрт ногоон байгууламжийн хэмжээ хүний одоо амьдрах таатай орчин бүрдүүлэх гэдэг талаас ямар хэрэгтэй байгааг сая тэр жишээж харагчлаа л да. Тэгээ би энийг шууд хариулахаас өмнө эхлээд зүгээр ер нь энэ тэрүүн мод хөдөлгөөнийг үр дүнтэй зохион байгуулахад бид нэр юунд анхаарах хэрэгтэй юм бэ? Бид нэр 2-3 зүйл дээр одоо байгалийн аялал жуулчлалын анхаарал тавьж байна л да. Нэгдүгээрт нь энэ ажлыг үр дүнтэй зохион байгуулах бүтэц ижиглэхэндээ засаглал гэж бид нэр ерөнхийдний яриад байдаг. Ер нь ямар бүтэцтэй байхын төвд орон нутгтаа ямар хэмжээний хүний нөөц хэрэгтэй юм, ямар хэмжээний эрх зүйн орчин хэрэгтэй юм. Энийг бид нэр бүхэлд нь одоо засаглал гэж яриад байгаа. Тэгэхээр энэтэй холбогдуулаад одоо улсын хурлд хууль өргөн барьсан байж байгаа. Он агентлаг байгуулагдана. Ерөөсөө тэрүүн мод үндэсний хөдөлгөөнийг Монгол улсын хэмжээнд зохион байгуулах төрийн захиргааны байгууллага нь ой агентлаг байна. За энийгээ дагаад ой агентлаг энэ ажлыг хэрхэн зохион байгуулах эрх зүйн орчин бүрдсэн байх ёстой. За хоёрдугаарт нь бид нэр энэ ажлыг зохион байгуулах боловсон хүчний нөөц сая ярьж байна. Одоо бид нэр ер нь энэ ажлыг зохион байгуулахны 50000 орчим одоо боловсон хүчин байх ёстой гэж. Энэ нь яг зөв бүгдээрээ дээд одоо мэргэжлийн эзэмшсэн инженер гэсэн үг биш. Ер нь энэ ажлын ихэнхийг нуугдах улсууд бол мод өржүүлгийн газарт ажилладаг ойжуулагч нар, мод тарьдаг ойжуулагч нар, мод өржүүлэгч нар, техникч нар. Энэ улсууд л одоо энэ Монголд энэ тэрүүн модыг чинь одоо тарьж ургуулах, тарьцуулах цаг үлдүүлэх хэрэгтэй гэдэг талаас нь бид нэгээд байгаа шүү дээ. Маш энгийн тоогоор бид нэр 10 жил тэрүүн мод тарина гэж бодоход бид нэр жилд 100 саяас доошгүй мод тарих хэрэгтэй. За 100 саяас доошгүй мод тарихын тулд бид нэр 100 сая тарьцуулгацыг мод өржүүлгийн газар дээр боожуулсан байж байгаа. За тэгэхээр өнөөдрийн бид нар яг бодит хүчин чадал юу вэ гэхээр бид нар одоо нэг өсрээд нэг 20 сая тарьцуулгац байна гэж одоо хувийн сектор одоо мод өржүүлгийн газар бүгднийг одоо тоосч үзээ тийм тоо гарч байгаа. Тэгэхээр бид нэр ойрын жилүүдэд энэ тоогоо 5 дахин өсөх шаардлагатай болж штэ. Тийм учраас мод өржүүлгийн газруудыг шинээр байгуулах асуудал, мод өржүүлгийн газраа байгуулчаад үрээд түүх асуудлыг үр тарьц суулгацаа бүрдүүлэх асуудал бол энэ ажил үр дүнтэй явахын нэг одоо үндэс болох хэрэгтэй. За дээр нь энэ ажлыг сая манай Даштава инженер хэллээ чинь 3-4 чиглэлээр гэж. Нэгдүгээрт нь Монгол орны ой нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр. Одоо байгаа бага ой дээр тарьж ургуулнаа, ойг нэмэгдүүлнэ гэж. Хоёрдугаарт нь цөлжилттэй тэмцэх чиглэлээр гэж. Гуравдугаарт нь таны хэлдэг хот суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр гэж. За бид нар одоо энэ ногоон байгууламжийн стандарт байдаг. Монгол улсад батлагдсан 12 онд бид нар батлагдсан стандарттай. Одоо шинээр барьж байгаа барилга байгууламжийн гадна байгаа нийтийн эзэмшлийн талбай 25-30% ногоон байгууламжтай байх ёстой гэж. Гэтэл энэ маань хэрэгжихгүй байгаа. Тэгэхээр энэ санаачлагын хүрээнд, энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ ногоон байгууламжийг бид нэр бодлогоор дэмжиж явах ёстой гэж. Ногоон байгууламжийн тухай хууль бас ярьж байгаа. Өнөөдөр Монгол улсад бидний зур ойн хууль гэж байдаг. Ногоон байгууламжийн тухай жишээ хууль байхгүй. Ногоон байгууллага гэмтээс үүдхүүл хүнд ямар хариуцлага тооцох вэ гэдэг юм уу? Ногоон байгууламжийн ерөнхий схем ямар бүрэлдэхүүнтэй байх ёстой? Аж ахуйн нэгжийн оролцоо ямар байх ёстой? Одоо сум орон нутгийн удирдлагуудын эрх үүрэг ногоон байгууламж тойроод ямар байх ёстой гэдэг энэтэй холбоотой зүйлүүд бид миний түрүү яриад байгаа засагтай холбоотой эрх зүйн чиглэлийн хүрээнд энэ асуудлыг шийдэх ёстой. За дээр нь бодлогоор бид нар тарьцуулгацыг оруулж ирэхэд одоо галийн татвар нөөцөх мэтчлийн ийм эрх зүйн орчны одоо зохицуултууд бас нэгэн шаардлагатай байгаа. Энэ бүгдийг л хийж яж бид нар энэ тэрүүн мод хөдөлгөөнийг одоо маш үр дүнтэй зохион байгуулад 30 он гэхэд бидний одоо олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ хүлэмжийн хийх холбоотой асуудал би энд хэлэх гээд байна. Монгол улс хүлэмжийн хийн ялгарлын хэмжээрээ бид нэг жилд нэг 30 орчим сая тонн хүлэмжийн хийн Монгол улс ялгаруулдаг. 16 оны тоогоор. За зөвхөн дэлхийн хэмжээнд нийт ялгаруулж байгаа хэмжээгээр бол бид нар айгүй бага. Дэлхийн хэмжээний 0.1%. А гэхдээ нэг хүнтэй хуваахаараа бид нар нэг хүн жилд 10 тонн. Энэ бол олон улсын дэлхийн дунджээс өндөр гараад байгаа. Тийм учраас бид нар олон улсын хэмжээнд хүлэмжийн хийг бууруулах үүрэг амлалт авсан байгаа.
За энэ уур амьсгалын өөрчлөлтийн талаар Парисын хэлэлцээр гэж байдаг. Энэ хэлэлцээрээр 2050 он гэхэд улс орнуудын хүлэмжийн хий ялгарлаа тэглэнэ гэж. Тэглэнэ гэдэг нь зөв ялгарлаа нойлгох чинь гэсэн үг шүү дээ. Ялгаруулж байгаа, шингээж байгаа хоёроо баланс болгоо гэж. Энэ шингээгчээ нэмэгдүүлэхийн тулд манай энэ одоо тэрүүн мод хөдөлгөөн 30 онд үрдүнтэй хэрэгжсэн байхад Монгол улсын олон улсын түвшинд уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх биелүүлэхэд бас их бодиттой өв нэмэр оруулах ийм том бодлогын арга хэмжээ гэж ойлгож байна. Одоо иргэд бол аж ахуйн нэгж байгууллага ер нь модоо бол идэвхтэй тарьж байна. Энэ яг ямар нэгэн одоо энэ мод тарихтай холбоотой, цэцэг навч тарихтай холбоотой арга хэмжээнд бол маш идэвхтэй олдсож байгаа. Ялангуяа жилийн хавар намрын улиралд яг одоо ингээд 5 сарын 15 хүртэл ер нь мод тарих үйл явц маш эрчимтэй өрнөж байна. За тарих бол чухал асуудал. Гэхдээ үүнээс чухал асуудал нь тарьчаад одоо орхих биш, арчлах асуудал илүү чухал тий. Ялангуяа нэг услахааны систем, за тэгээд нөгөө бордоогоо зөв цагт нь хийх гих мэтчлэн одоо байнгын тогтмол эргэж тойрох одоо тусдаа яг одоо энэ дээр нэг одоо мэрэгчсэн бас нэг мэрэгчлэтнүүд хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгэхээр тарьсан модоо амжилттай ургуулах үр дүн одоо өндөр байхын тулд хэд хэдэн юм хэрэгтэй байна. Юуны өмнө маш сайн чанартай суулгах хэрэгтэй. Одоо сая энэ хаттаар гэрлээ бидний өнөөгийн хүчин чадвар бол нэг 20 сая ширхэг суулгац, тарьж суулгац гаргах боломжтой байна гэх тийм ээ. Тэгэхдээ цааш нь нэмэгдүүлж олон модуржуулалтын газрууд байгуулах нь зүйтэй. Энэ бол тэгтээ бас шинэ модуржуулалтын газрууд бол нэг 2-3 жилийн дараагаас нааш бүтээгдэхүүн гарахгүй. Тийм учраас хуучин байгаа модуржуулалтын газрууд дээр нэлээд ач холбогдлогч тэрийг өргөдгөх нэгэнт одоо суурьшсан усан тодорхой, хөрсөн тодорхой болсон ажиллах хүч байгаа. Энэ дээрээ бас нэлээд өргөцгөлийн юмнуудыг бодж явах юм бол одоогийн байгаа хэмжээг суулгацсан хэмжээг нэмэгдүүлэх их боломжтой. Яагаад ингэ баг байгаад байгаа юм гэхэлээ одоогийн байгаа модуржуулалтын газрууд боожуулсан, үржүүлсэн суулгацууд борлогдох боломжгүй байсан байхгүй өмнө. Тэгээд одоо ер нь тэрийг нэг өргөжүүлээ, одоо арвижуулъя гэсэн бодол муутай. За хоёрдугаар сайн чанарын тарьцгэлээ тийм ээ. Хоёрдугаар тэрийг зөв суулгах хэрэгтэй тийм ээ. За суулгачлаа. Энэ ажлыг удирдах явуулдаг техникч гэж нэг хүн байдаг. Бид нар өнөөдөр ой инженер мянгыг бэлдэн гэлээ шүү дээ. Инженер бол инженер. Тэр ажлыг газар дээр нь удирдах хийдэг техникч гэж тийм одоо мэрэгжил дунд мэрэгжлийн хүмүүс. Эднийгээ бид ерөөсөө бэлтгэх болж сүйдээ хэдэн жил. Энэ хүн маш чухал. За тэгээд доор мэрэгчлээ ажилтан тэр mëсүүтээр мэрэгчлээж байна зүгээр одоо ажиллах. Тэр одоо сэтгэлтэй тэндээ ажилладаг хүмүүс. Тэрийг одоо ингээд зөв тарилаа. За тарьчлаа. Одоо ургуулна гэдэг асуудал тийм ээ. Ургуулахын тулд яах вэ гэхээр тодорхой газар сонгоод мод тарьсан бол тэндээ услах асуудлыг заавал шийдсэн байх ёстой. Хашаа хамгаалт хийсэн байх ёстой. Монгол улсын өвлөө мал аж ахуй орн. Тэр тарьсан модыг бол ерөөсөө малчин өвлийн цаг, таврын цагт байлгахгүй шүү дээ. Мэрээд муухан хашаатай байсан ч их нураагаад ордог юм мал өхөрүүлэлэнгуяа. Тийм учраас энэ асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Ингэж шийдсэн тохиолдолд сайн чанарын тарьц тариад, зөв тариад, хашаа хамгаалттай байгаад улстын одоо шийдээд за тэгээд тэнд ажиллах хүчин бүрдсэн тохиолдолд энэ мод ургахгүй байхаа. Ерөөсөө энэ бол зөвхөн үндсэн нөхцөл нь. Тэгээд дотор нь нарийн одоо хийх арчилгааны асуудлууд тийм ээ янз янзын юмнууд их биш. Тэрийг чинь аваад явах хүн чинь тэр инженер техникч. Тэр модуржуулалтын газар ажиллаж байгаа хүмүүс байхгүй юу? Тэгтэл өнөөдөр тэр ойн салбарын ажилтнууд ажиллах нөхцөл их муутай. Цөөхөн ч ноддохгүй байна баг. Яагаад тэгж яах гэвэл энэ ойн салбар тэр дотроос мод үржүүлэх, ойжуулахын ажил бол удирдлагын чанартай байдаг. Хавар 100 намрын цагт ажиллаад өвөл ажилгүй болчихдог. Тэгэхээр ч өвөл цалингүй гэсэн үг ээ. Тий. Тэгэхээр тэр хүмүүс одоо яах вэ гэдэг асуудал байнга ажиллаж чадхаа байждаг. Дээрээс нь тэр мод үржүүлгийн газар байлаа гэхэд одоо дэрэгдэн ажиллахгүй бол одоо хаа холоос ч юм уу яваад ир ажиллах боломж байдаг. Одоо энэ ялангуяа мод үржүүлгийн ажил хавар 100-ны цагт бол ерөөсөө өглөө үүр цайгаас орой харанхуй болтол ажилладаг гэж шүү дээ. Тийм учраас мод үржүүлгийнхын газрын дэрэгд суурьшаад одоо өөрийнхөө эзэмшил газрыг аваад ингээд амьдрал эхлэх тиймд газар олддгоо. Тэгээд тийм их төвөгтэй юмуд би энэ асуудлуудыг бол манай яам одоо энэ холбогдох газрууд чиглэлээр нь бас
бодож ярьж хөөцөж байгаа байхаа гэж бодож байгаа юм. Тэгэхээр болсон хүчний асуудал ер нь одоо маш чухал тийм. Ялангуяа одоо яг энэ мянган сурагч багш дээр тулгуурлаад яг энэ хөтөлбөр төлөвлөгөөнд орцсон одоо энэ захим хичээл юмнуудаа одоо яг хизэнээс сэтгүүтээ яг явуулж эхлэхгүй. За тэгээд ер нь бол одоо энэ хөдөлгөөн өрнөж байгаа тохиолдолд бол бас яг энэ ойн салбар руу илүү сонирхсан шин залуу үе маань бас харьцангуй сонирхлоо нааш нь хандуулж байгаа ах гэж бас итгэж найдаж байна л да. За тийм ээ. Ер нь бол энэ тэр юмудыг тарьж ургуулах, арчилж хамгаалах ер нь энэ ажлыг цааш 7 жилийн туршид авч явахд бол мэдээж хэрэг одоо дунд шатны бас эхлээд одоо мэрэгжлийн ажилтан тэгээд өндөр мэрэгжлийн инженер хэрэгтэй л дээ. Энэгүүгээр одоо бид энэ ажлыг явуулж барахгүй. Ер нь би түрүүнд хэлсэн хөтлөөр хичээлийн 1000 сурагч байх шиг одоо богино хугацаанд бэлдэх хөтлөөрийг бол боловсруулж чад байгаа. Зүгээр аймаг сум болгоноос бол одоо судалгаа авсан. Ерөнхийдөө сум болгоноос нэг 3-аас доош хүнийг сургаж бэлдээ. Тэгэл 1000 болох нь шүү. Тий. Нэг сумаас л тий. Тэгээд тэр нь одоо цаана юу хөхтэй зэрэг бас янз бүрийн шалтгаан гарна. Өнөөдөр нэг нь хөөхт гаргадаг ч юм уу, өвддөг ч юм уу тэгэхэд бас тэр энэ солиод ажиллах, хамтарч ажиллах үүднээс тэгсэн. Тэгээ энэ намраас эхлээд боловсрол соёлын шинжилгээ ухааны яам бол элсэлтийн ойн мэрэгжлийг эрс нэмэгдүүлнэ гэж тооцож байгаа тийм. Тэгэхдээ зөвхөн дээд мэрэгжлийн инженер, ойн инженерийг элсүүлэх биш. Одоо мөсөт гэдэг тийм мэрэгжлийн сургалт үндэсний төвүүдэд одоо элсэлтийг нэмэгдүүлнэ. Ингээд одоо нэг 5 жил бэлтгэхэд бол манайд бол мэрэгжилтэй цааш даваад явчих мэрэгжилтэй одоо янз бүрийн шатны мэрэгжилтэн боловсон хүчин бол бий болно л доо. Би болно гэж одоо би найдаж байгаа хувьд та. Тэгэхээр одоо нөгөө ялангуяа нөгөө бодлогоор холбогдох яам одоо тамгын газруу дэмжих хэрэгтэй гэдэг чинь. Тэгэхээр яг одоо ингээд ер нь одоо ингээд орон нутагт хараад тахта одоо ингээд байгаа нөгөө ой нэгдүгээрт нөгөө нэг одоо байгалийн өөрийнх нь хүчин зүйл одоо хорхоо шавьжинд хийдэгдэж байна. Хоёрдугаарт нь яг нөгөө тухайн сум орон нутгийн одоо иргэд байна уу, малчид байна уу одоо дуртай газраас очиод нөгөө төлөө түлшнийхээ модыг бэлтгэдэг. Зарим нь нөгөө нэг тухайн аймаг орон нутг руугаа төлөө түлшээ оруулж тэр нөгөө модоор бизнес хийгээд байна шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө энэ нөгөө ой мод чинь улам нөгөө нэг ойн санд нөлөөлөөс хөргөөр их нөлөөлж байгаа нь бас харагдаж байна. Ер нь 1990-ад онд Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжээд хамгийн их хэлбэгдсэн бол байгалийн нөөц соёлыг гэж бид нэр ярьдаг шүү дээ. Энэ дотор ой мод. За одоо бид нар чинь одоо хөгжил явагдлаа, нэгдэл сангийн аж ахуйд ажиллаж байсан олон хүмүүс одоо ажилгүй боллоо. Тэгээд одоо орлогын их усаар амжиргаа гээд айлынхаа нөөц рүү нэлээд авшилсан л да. За тэрэнд өртсөн зүйл бол мод гэж. Тэр ой бол бас нэлээд хомсдсон. Тийм учраас бидний одоо энэ хөдөлгөөний бас нэг үндэслэл гэж. За дээр нь байгалийн хүчин зүйл бидний яриад байгаа уур амьсгалын өөрчлөлт гэж яриад байна. Монгол улсад сүүлийн 80 жилд жилийн агаарын дундаж температур 225 градусаар дулаарсан. Тэгтэл дэлхийн дундаж бол 1.1 градусаар сүүлийн 150 жилд. Тэгэхээр дэлхийн дунджаас даруй нэг дахин ийм одоо дулаар Монгол ажиглаж байгаа. Энийгээ дагаад жил ордог хурд үндэсний хэмжээний 8 орчим хувиар буурчаад байгаа. Тэгэхээр хуурайш явагдаад байна шүү дээ. Энэ бас ойн ерөнхийдөө ойн экосистем бас сөргөөр нөлөөлж байгаа мод хатах хуурайших. За энийгээ дагаад мод одоо хатаад хуурайшаад чадвар нь багасаад ирэхээр энэ хэмжээгээр шавж хорхоонд өртгөн. Одоо эрүүл мод бол шавжинд өртөхгүй эсэргүүцэл үзүүлж чадсан шүү дээ. Хатсан мод, төмөрд орсон мод. Энэ бол хорхоо идэх хамгийн одоо шалтгаан болоо явчихна. Ийм учраас бид нэр тарьж ургуулахын зэрэгцээ одоо байгаа ойгоо хамгаалах асуудал бол бас байгаль орчны яам болон Монгол улсын энэ одоо төрийн бодлогын төвд байгаа. Тийм учраас жил болгон бид нэр тодорхой хэмжээний төсөв байгаль орчин аялал жуулчлалын сайдын төсвийн багцд ороод хортонтой тэмцэх асуудал ажлыг хийдэг. Дээр нь ойн судалгаа, ой зохион байгуулалт буюу бид нар Монгол орны ойг 10 жил тутамд ойн хуулиар 10 жил тутамд ой зохион байгуулалт хийж өстой. Ямар хэмжээний насны ямар мод байна? Тэрэн дээрээ үндэслээд бид нэр хаана хамгаалтын арга хэмжээ, хаана ойжуулалт хийх ёстой байна, хаана ашиглалт хийх ёстой байна гэдэг юмнууд гарч ирдэг юм. За тэгээд энэ
тэрүүн мод үндэсний хөдөлгөөнийг ерөөсөн энэ бол үндэсний хөдөлгөөн учраас хүн болгон оролцсон. Ерөөсөн хамтын ажиллагааны дүндэл бий болно гэж. Энэ төрийн байгууллага оролцсон, хувийн сектор оролцсон, ард иргэдийн оролцоо хэрэгтэй гэж. За төр гэж ярих чинь одоо жишээ нь одоо аймагуд бүгдээрээ энэ тэрүүн мод хөдөлгөөнийг аймагтай зохион байгуулах зөвлөгөөнүүдийг хийсэн байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтраа. За манай яамны удирдлагууд ялангуяа сайд бол нэлээд олон аймаг дээр энэ арга хэмжээнд оролцож ерөнхий чиглэл удирдамжийг өгч ажилласан байж байгаа. За тэгээд аймагуд өөрсдийнхөө хэмжээнд амлалтууд авцсан. Ер нь дунджаар нэг аймаг бид нэр 20 сая мод тарина. Эх 10 жилд. Тэгээд одоо жишээ нь Говьтай аймаг бол тэрнээс ч олон мод. Орон нутгийн санаачлал мундаг байгаа. За дээр нь аж ахуйн нэгжүүд ялангуяа уул уурхайн компаниуд, томоохон уул уурхайн компаниуд, за Эрдэнэт байж байна, Оюу толгой байж байна, Таван толгой байж байна. Бид нар маш том тоонуудыг амлалтсан. За бид нар байгалийн баялаг ашиглаж үйл ажиллагаа явуулдаг. 100 сая амлсан шүү дээ. 120 сая. Одоо ингээд зөрүүчийн ажил бол Оюу толгой сая байгаль орчин аялал жуулчлалын сайтаас ямтай санамжч байгуулад одоо энэ Сэлэнг аймгийн Ялбагт одоо эвдэрсэн газрыг нөхөн сэргээгээд ойжуулахаар ийм амлалт аваад хэрэгжүүлээд явж байна. За иргэдийн оролцоо маш чухал байх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүгдийг л одоо бас төрөөс шууд удирдах наашин энэ олон санаачлагыг л зангидд зохицуулж явах зангидээ нь бол одоо би түрүү ярьсан маш оновчтой бүтцтэй байх хэрэгтэй. Монгол улсад байж байгаа нэг хэсэг байхгүй болцсон байсан энэ ОАГ амтлалыг сэргээж ирээд энэ Монгол улсын хэмжээнд энэ ажлыг зөвхөн тэрүүн модод төдөө Монгол орны ойн сан хамгаалах зүй зохистой ашиглах нөхөн сэргээх бодлогыг хэрэгжүүлдэг ийм одоо бүтц гэхээр одоо нэг бол оронтой хүн гэж битгий бодороо энэ зүгээр өөрөө оновчтой бүтц байж альбаа ажил үйлдэлтэй хэрэгжнэ гэдэг өнцгөөс нь бид нар хэлээд байгаа. За дээр нь одоо зөв манай яам руу хандаж маш их асуултууд ирж байгаа. Би нэгэнт одоо телевизээр орж байгаа учраас энэ одоо боломжийг ашиглаад бас хариулт өгье. Дээр нь одоо энэ тэрүүн мод үндэсний хөдөлгөөнийг яаж зохион байгуулах юм бэ? Бид нар яаж оролцох юм бэ? Ямар байдлаар одоо ажлууд хаана яаж эхэлж байгаа юм бэ? Орон нутгаас ард иргэдээс ирж байна. Манай мэргэжлийн байгууллагуудаас их асууж байна. Төрөнд дууржууд авахтыг яддаг байгаль орчин аялал жуулчлалын яамн дээр бидний захиалгаар энэ тэрүүн мод үндэсний хөдөлгөөнийг зохион байгуулах одоо стратеги төлөвлөгөө гарч ирж байгаа. За стратеги төлөвлөгөө гэдэг маань тэрүүн модыг бид нар хаана ямар хэмжээтэй ямар төрлийн модыг ямар талбайгаар хаана хийх юм бэ? Хэн оролцох юм бэ? Одоо жишээ нь нэг аж ахуйн нэгж бид нар одоо уул уурхайн томоохон компани 100 сая мод тарина их 10 жил гэхэд бид нар энэний газрын зааж өгөх ёстой. Ямар төрлийн мод тарих ёстой гэдгийг зааж өгөх ёстой. Энэ бүх юм одоо энэ стратеги төлөвлөгөөнд орж байгаа. Ийм учраас удахгүй стратеги төлөвлөгөө бэлэн болно. ОАГ агентлагийн байгууллагууд нь ингээд яг эзэнтэй заагаад чиглүүлээд өгөх ажилтаа болно шүү гэдгийг нь одоо би энэ асууж байгаа улсуудаас хариулт болгож хэлье гэж ингэж бодож байна. За стратеги төлөвлөгөөнд дотор боловсон хүчнийхээ чадварыг яах юм, ямар хэмжээний төсөв санхүүгийн хэрэгцээ шаардлага байгаа юм, энэнийхээ хэдэн үе бид нар улсын төсвөөр хэдэн үеийн аж ахуйн нэгжээр хэдэн үеийн олон улсын санхүү одоо төсөл хөтөлбөрийн дэмжлэгээр явах юм бэ гэдэг бүх юмыг заасан одоо бидний гарын авлага гэдэг шиг ийм стратеги төлөвлөгөө гарч ирж байгаа. Энэнд манай эрдэмтэд судлаачид маш их төвтэй оролцоод ингээд стратеги төлөвлөгөө ойрын үед алуужж гарч ирэхээр ингээд бэлэн болоод явж байгаа гэдгийг бас хэлье. Тэрүүн мод үндэсний хөдөлгөөнөөр дамжаад ер нь мэдээж нөгөө айгүй гэгээлэг өөдрөгөр дүр зургууд гоё харагдчихэ. Тэгээ эхнээсээ нөгөө ажлууд шатараатай явж байна. Тэгэхдээ нөгөө нэг мэдээж сая нөгөө их батаргаа хэлдгээр аймаг сум орон нутгийн удирдлагууд за тухайн сум орон нутагт байгаа одоо цэцэрлэг сургуулиас ахуулаад төрийн байгууллага, хувийн хвшлийн байгууллагуудын өөрөг оролцоо маш чухал гэдэг. За одоо бас нэг бараг 20 гаруй жил одоо 30 жилийн өмнө гэх юм уу 90-ад онд ингээл нөгөө нэг зах зээлийн бизнес шилжээл монголчууд нөгөө нэг 8 гэдэг янгууд одоо ингээд 90 замын үед хоёрыг ингээд 90 бомбыг замын үедтэй харьцуулахад яг замын үед бах байдгаараа байна улаан шороогоор иргэцэн гэж ярьж байгаа. За гэтэл Арабын нэгдсэн Эмират улсад 9 цөлийг одоо яаж тэгж моджуул зөвлөгжүүлж үнэхээр гоё тэр одоо цөлтэй газрыг хуурашилттай газрыг ногоон байгууламж ихтэйгээр чиг шилтэйгээр байгуулав тий. Тэгэхээр одоо яг нөгөө түрүү инх бат арга хэлдгээр 2012 онд бол угаасаа нөгөө журам дүрм батлагдчихсан байхад одоо тухайн аж ахуйн нэгж байгууллагууд одоо бол харьцангуй эргээр хүлээж авч идэвхтэй оролцох бах тий. Ойр орчныхоо талбайг тогтжуулах, ногоон байгууламжийнхаа хэмжээг нэмэгдүүлэх гэдэг дээр. Тэгээ ер нь одоо ногоон байгууламжийг төв суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн бий болгоно тийм ээ. Одоо хоосон газартууд бий болгоно гэж ярина шүү дээ. Их олон цог зарга хэмжээгээр явагдана. Ер нь одоо бидний замын үд дээр таасаа ярьлаа. Замын үдийг бол одоо бид нэр яагаад энэ ногоон байгууламжтай болгоч болохгүй юм гэдэг дээр biz одоо хүртэл бас бодол өгдөг.
Гэхдээ бид энэ өөр Монголд тэр элсэн цөлийг ойжуулж байгаа газрыг туршлагыг судалж үзээд ирэх замдаа ирээний тэр ирээн хотын удирдлагуудтай уулзаад тэгээд ярьж хахад тэр ирээний удирдлагууд бол танаа замын үүдийг бол бид яг ирээн шиг ийм ногоон байгууламжтай болгоод өгч болж байна л. Тий. Тэгэд одоо бас л манайд хариуцлагатай хүмүүс бас л явж л байсан л. Тэгээд яагаад одоо хүртэл энийг хийж болдгоо юм ямар учиртай байдгийг би гайхаад л байдаг. Тий. Тэгээд одоо энийг хийх боломжтой. Одоо бид нэр замын үүдд гэхэд бол араас нь шорон шуурганаас эсний нүүлтээс хамгаалах зорилгоор нэг зурус хийж эхэлсэн. Нилээн дээр үеэс тий хэд хэдэн шаттай хийсэн. Тэгээд тэр мань зүйлийн мод тарьсан. Тэгээд тэр мань одоо ямар хувь байдалтай байгаа юм мэдэхгүй одоо бас нэг очлогоор 10 жил болж байна. Тий. Тэрнтэй адилхан ер нь одоо энэ ногоон байгууламжтай бий болгохыг гэвэл тэнд оршин сууж байгаа оршин суугчд ялангуяа Улаанбаатар хотод бол аймгийн төвөөч ялгаа байхгүй. Тэнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэй л одоо ярих хэрэгтэй. Мэдээж хэрэг дээр төвсөрөн газрын удирдлагууд бол тодорхой төлөвлөгөөний дагуу юм хий. Тэнд оршин сууж байгаа одоо хашаа хатгаад сууж байгаа айл бол наазах нэг 10 мод тарьсал хэрэгтэй ш. Өөрийнхөө зарлаа тариад үржүүлээд. За тэр үйл ажиллагаа явуулж байгаа тэр баахан газар автсан хашаа бариад л одоо яаж байгаа аж ахуйн нэгжүүд бол тодорхой хэмжээний ногоон байгууламж хийх хэрэгтэй ш. Энийг одоо бид нэр ёстой нөгөө төрийн захиргааны аргаар гэдэг юм уу тех хэрэгтэй ш. Энэ дээр бол энэ бол нөгөө дарамт биш л дээ. Зайлшгүй байх. Бид одоо амьдарч байгаа орчноо сайжруулах хэрэгтэй ш. Үүрэг болгож байгаа. Энийг Солонгост гэхтэл одоо шинэ байшин барьсан байшингийн иргэн тойронд зөвлөгөн тийм байна. Тийм өндөртөө шилмүст мод тийм байна, навчт мод тийм байна, цэцгэлд мод сөг тэдэн тоотой ингээд тийм стандарт байдаг юм байл ш. Манайх тийм стандарт одоо энэ хотын стандарт гаргана гэдээсэн гарсан уу? Тэрийг бол одоо ерөөсөө шууд л бүр үүрэг болгоод хийгээгүй бол одоо арга хэмжээ авдаг юм уу яадаг. Би нэг юм бодоод байдгийн. Энэ одоо айлуудын тогийг энэ өвөл ус даваа. Тэр ч одоо хөлмжийн хийн одоо багсахад нэмэр болж байгаа үе цахилгаанаар ажиллаулаа тийм ээ. Тэрнтэй адилхан тэр айлууд хашаанда тарьсан модных нь тоо илдүүлж цахилгааны хөнгөлт үзүүлэх юм бол тэгж үзүүлмээр санагддаг. Нэг юм л бодогдоод байдаг. Мэдээж одоо нөгөө яг энэ хөтөлбөр үндэсний хөдөлгөөн маань хэрэгжихэд бол эрдэмтэн судлаач докторууд юм оролцсон маш чухал шүү дээ тий. Тэгээд мэдээж одоо яг нөгөө нэг залуу үедээ илүү нөгөө нэг туршлагатай танин мэдгүй мэдээлэл одоо энэ ур чадвараа өглөөлөх тал дээр энэ нөгөө стратеги төлөвлөгөө маань бас хэрхэн чиглэж ер нь явж байгаа бол. За энэ төлөвлөгөөнд бол бүх одоо уран шатны боловсон хүчин бэлтгэхээс эхлээд одоо өндөр боловсралтай мэрэгжилтэнгүүдийг бэлтгэхэд бол тусагд орсон. Түүнээс гадна бол бүр одоо боловсролын доктор бэлтэх ийм тусагдаад байгаа. Нөгөө төгөр бол бас энд нэг анхаарах юм бол залуу боловсон хүчин одоо тэтгэвртэй гарсан энэ ус дунд насны энэ боловсон хүчний 3 үеийн залгаа холбоог ер нь алдагдуулахгүй бай гэдэг зарчмыг баримтлая гэж ингэж төлөв боловсруулахдаа энэ мянган багш нарыг бэлтгэх тийм юм дэм тэгж тусгаж орсон. Тэр юухтэй зэрэг одоо манай тэр одоо бидний судалгаагаар бол 1000 орчим хүмүүс одоогоор байна гэж үзэж байгаа. Тэр дээд мэргэжил эзэмшсэн ус ол да. Тэрний бараг 20% нь бол өнөөдөр өндөр насны тэтгэвртэй байна. Тэгэхээр тэр тэтгэврийн насны усууд бол өөрөө чинь сая хэлснээр бол амьдралын практикийн мэдлэгийн маш их туршлагатай ус байгаа. Тэднийг дөшгөлүүлж одоо энэ залуучуудыгаа бас практикт сургая гэсэн юм бодолтой байгаа. Ер нь сая инкот дараа хэллээ энэ аймагуд үнэхээр бас аймаг тусвар өөрсдөө тэр мод тарих одоо төлөвлөгөөгөө боловсруулад одоо энэ ажилд орж ийн л да. Энэ хамгийн наазахын доотлын аймаг л 20
сая мод тарина гэдэг ингээд итгүүлээ орж эхэлж байд. Тэр тарих үед нь бол харин тэр улсуудын ярьж байгаа зүйл бол бас тийм л юм ярьж ирсэн. Бисаа 2 аймгийн тэр мод тарих үндэсний аймгийнхан зөвлөгөөнд оролцоод 2 сумын зөвлөгөөнд оролцоод ирсэн л дээ. Тэгээд тэдний ярьж байгаа бол одоо энэ 3 үеийн боловсон хүчнийг холох явд дээр их анхаарч өгөөч. Одоо ерөөсөн дэвтүртэй гарсан энэ өндөр мэрэгжлийн бүр эрдмийн зэрэгтэй ч юм байна. Одоо мод тари бари зааж өгье гэдэг. Тэрийг одоо ажиллуулах хэрэгтэй байна. Сум орон нутаг одоо тодорхой хэмжээг урамшуулаад салхимжуулаад гэдэг. За дунд насны бас нэг хэсэг улсууд байна тий. Дунд насных чи ер нь бас манай ойн мэрэгжилтэй улс хэрнээс бас энэ сүүлийн үеийн 10 жил бас энэ тарьсан дашлаа бас зөв хэлсэн. Тарьс суулгах ургуулсан. Тэгвэл тэрийг одоо хүлээж авдаг, тарьдаг объект байхгүй учраас нөгөөдөл чинь тарихаа байцсан. Тэгээд дунд насны хэсэг бас хөндөрсөн хүмүүс. Тийм. Хөндөрчихсэн улсууд байна. Тэрийг одоо бас ашиглах хэрэгтэй гэдэг нь ажиглагдлаа. Тэгээд дээрэс нь одоо залуу улсуудыг одоо ингээд бэлтгэхэд их юм бэл манай боловсон хүчин бэлтгүүд бэлтгэдээд ингээд гарчих. Бүрэн болцоо байна гэж л үзэж байна. Нөгөө төгөр бол энэ тэр мод төгөр энэ хөтлөөр бол манай ойн шинжлэх ухааны хөгжих энэ маш их том боломж үүсэж байгаа. Суур шинжлэх ухааны үүсгэхдээ. Нэг хэсэг үе бол одоо энэ ер нь ой биш зүгээр бусад одоо байгалийн суур шинжлэх ухааны салбаруудыг чинь нэг харж үздэггүй байлаа шүү дээ. Сүүлийн үед 20 оноос эхлээд бол энэ шинжлэх ухааны байгууллагад бол төр засгийг анхаарч хөрөнгө мөнгө яаж байгаа олгож байгаа. Тэгээд хитийн одоо 25 он гэхэд бол ер нь үндэсний орлогын 1-ээс 2% хүртэл одоо судалгаан зарцуулъя гэж байгаа. Тэгэхээр энэ бол энэ бас л энэ тэр мод тарихтэй ч холбогдож гарч ирж байгаа маш том боломж үүсэж байгаа хгүй. Энэ боломжийг л одоо бид бүрэн ашиглах хэрэгтэй байгаа юм. Бүх чиглэлээр л. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн за 3 шаттай мэдээж за 2030 он хүртэл буюу за 27-оос 2030 он буюу доктортой одоо үргэлжлэх гэсэн 3 шаттай явж байгаа. Тэгэхээр тэрбум мод гэлтгүй ерөнхий байгалийн нөөц, Монгол орны энэ ойн сав газар нөөц, за энэ моджуул, зөвлөгжүүл, цэцэрлэгжүүлэл, за тэг хүлэмжийг бууруулах гэдэг энэ сэдв маань өөрөө маш сонирхолтой хийгээд маш өргөн утга агуулгатай. За дараагийн удаа бол бид нар мэдээж зочдтойгоо за тэр ойн агентлаг байгуулагдана, за тэр хуулиа өргөн барьчихсан байгаа гих мэтчлэн уулзах сэдвүүд, зочдтойгоо уулзах сэдвүүд, ярилцах сэдвүүд маань ингээд үргэлжлэлээр явна. MNC телевизийн зүгээс бас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд одоо энэ яг энэ тэрбум мод үндэсний хөдөлгөөн дээр мэдээ сурвалжлага бэлтгэх нэвтрүүлэг юмнуудаа цовруулаар хийгээд явхад бэлэн. За бид угаасаа гар бишүүлүүдэд анхнаас англи хөтөлбөрөөс эхлээд мэдээ сурвалжлага нэвтрүүлгүүдээр оролцоод эхэлсэн байгаа. Тэгээд өнөөдөр бас ажлын хажуугаар бас цаг зав гарган ирсэн MNC телевизийн хүндэтгээрсэн та бүгдтэй маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд бас зочдод маань хэлэх үг байна уу? За тэгэхээр бид нэр энэ үндэсний хөдөлгөөнийг л үр дүнтэй өрөөгөөжтэй хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг л анхнаас нэг ярьж байгаа л да. Тийм учраас төлөвлөлт ер нь аливаа ажлын чинь зөв төлөвлөлт гэдэг бол үр дүнтэй хэрэгжихийн 50% байдаа гэдэг шиг. Бид нар зур өнгөрсөн хугацаанд одоо сүүлийн 50 гаруй жил мод тарьж эхэлсэн гэж бид нар хэлээд байгаа. 1970-аад оны дунд үеэс манай томоохон мод бэлтгэлийн аж ахуйн үнэт төр модоржуулгын газруудаа Ерөөд, Сэлэн гэд, Бачирээд, Хинтид гэд модоржуулгын газруудаа. Тэгээд биднэрт бас тодорхой хөрөнгөлтсөн одоо туршлагууд бий. Тэр хүний нүдэн дээр харагддаг болохоос ойн санд тариад үр дүнтэй орсон одоо ойжуулалтын ажлууд их бий. Одоо жишээлбэл Тужийн нарс 1986 онд их том төмөрт орсон. Тэгээд тэрний дараа одоо энэ нөхөн сэргээлтийг хийсэн Тужийн нарс нь өөрөө яг шинсний нарсны төрлийн модны яг одоо их тохирсон хөрс гэж ярьдаг. Зөөлөн эсрэг хөрстэй. За нарсан ойжуулалтанд маш үр дүнтэй болсон. За Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуй гэж ярьдаг. Ерөө орчимд, Хинтийн орчимд оог тарьж ургуулах чиглэлээр хийсэн үр дүнтэй ажлууд ихээхэн бий. Энийгээ цаашдаа одоо удам одоо үр дүнтэй болгож одоо үргэлжлүүлж явах хэрэгтэй гэж. За бидний зөвөр алдсан зүйл гэдэг нь бол ялангуяа хот суурин газруудын ногоон байгууламж одоо бид нэр 10 жилийн өмнө 408 зохистой гэдэг Улаанбаатар хотод бас л баахан мод тарьсан
Тэгэхээр энэ дээр арчилгаа хамгаалтын асуудал дээр анхаараагүй бол одоо үрдэн муутай болсон. Энийг бид нэр бодох ёстой. Энэний бас нэг шалтгааны нэг нь бол одоо төсөв зардал, норматив зардал гэж үүдэх. Норматив зардлыг баг байсан. Арчилгааны зардал үндсэндээ байхгүй гэсэн. Тэгээ өнгөрсөн жил байгаль орчин аялал жуулчлалын сайд, сангийн сайдын хамтарсан тушаалаар норматив хуучин байсан норматив нь одоо 2-5 дахин нэмэгдсэн. Хуучин бид нар нэг га талбайг 3,000 сууд тарцаар одоо ойжуулахад 600 мянган төгрөгийн л одоо төсөв болгодог гэсэн үг шүү дээ. Норматив зардал нь одоо 2.1 сая болсон. За говийн бүсэд ялангуяа цөлжилттэй тэмцэх чиглэлээр хийх одоо тарц суулгацыг тарж ургуулах ажлын норматив зардал бол маш их нэмэгдсэн. Одоо нэг гаан бараг 10 сая орчим төгрөг. Тэр нь юу гэхээр 3 жилийн арчилгаа, худгаа гаргана. Их мэтчлэн бас одоо төсөвт өртөг буюу норматив зардлын хувьд их боломжтой болсон. Энэ ажил нэгдүгээр чанартай бол хоёрдугаарт энэ ажилд сонирхож орж ирэх иргэн аж ахуйн нэгж байгууллагын сонирхол бий болох ийм бас тодорхой хөшөөргүүд бий болж байгаа гэдгийг хэлье. За баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгт маань өргөд ирсэн зочдтой баярлалаа. Илжих байна. За сонирхолтой яриа өрнүүлж яасан дэх баярлалаа. Нөгөө төгөр бас нэг миний нэг нэмж хэлэх зүйл бол мод тарина. Тэгээ ургуулна тийм. Тэгээ ургуулсан байгаа болон энэ байгалийнхаа ойг хамгаалах арчилж хамгаалах онцгой анхаараа айл гэж. За ялангуяа энэ чин тарьсан таримл жижиг байхад нь одоо 1 м орчим ч юм уу 50 см орчим байхад нь түймэр их сүйтгэж байна. Түймэрээс л энэ ойгоо хамгаалахгүй бол одоо нөгөө сайхан тарьсан ойг чинь түймэр шатаачих юм нэг нүд ирэмхийн зурал байхгүй болно шүү дээ. Тэр их олон жилийн бүтээл. За хоёр дахь онцлог нь бол манай Монгол орн малаж хоор юм аа. Тэгээ янз бүрийн одоо хөдөө ойжуулсан талбайч байна. Тарэлэнгийн талбай хамгаалсан зурусч байна. За энэ говийн бүсэд хамгаалтын зурусууд тарьж байна. За одоо хөдөө байгалаасаа ой модгүй газар одоо хуурай хээрийн бүсийн одоо галт уулн мод тарьж байна. Энэ болгоны чинь мал одоо бас сүйтгээд байна. Мал. Монгол орн ч мал аж ахуй орн учраас энэ малаас одоо хамгаалах арга хэмжээ авахгүй бол энэ тарьсан юм чинь бол богино зай сүйтгий шүү. Зүгээр цуслангийн газар хүртэл одоо тэр даштай зөө үйлээ. Үхэрчээрээс орж ирээд л өнө тарьсан юм чи иччих. Тэгэл байхгүй энэ үүний хөдөө. Тэгэхээр энэ түймрээс малаас хамгаалах, за яг ордны шавьднаас хамгаалах арга хэмжээ авах хэрэгтэй. Тэр нь энэ хоёроос арай бага хэмжээтэй хөнөөл учруулдаг. Зүгээр сүүлийн 10 жилийн туршлагаар үзэхэд бол манай орны нэг 10 гаруй мянган гал хөнөөл шавьд нэвтэрч байгаа, сөнөөж байгаа. За энэ тэгвэл манай холбогд байгууллагууд тэмцээд устгаж байгаа л да тийм. Энэ юм хамгаалаарай л гэдгийг би захихаар байна. Иргэдийн үүрэг оролцоо ухамсар маш чухал юм тий. Ялангуяа энэ нөгөө нэг боловсргүй галт төмрийн эрсдлээс сэргийлэх, за өөрсдөө хээр гадаа явахдаа одоо тэр нөгөө галт төмөр үүсгэх одоо багш тоног төхөөрөмж юу гэдгийг нөгөө нэг хээр тамхиныхаа шиг хаяхгүй байх гэх мэтчлэн. Хоёрдугаарт одоо яг адгуулж хариулж байгаа маланда одоо эзэн байх хэрэгтэй. Тэгээ мэдээж иргэдийн үүрэг оролцоо та үнэхээр бас мод тарих үйлсэд гар бие оролцож ажлын зав загаас болоод амжихгүй бол бас өөрийнхөө ухамсар яг энэ үүрэг үйлдэлээрээ бас галт төмрөөс сэргийлэхэд хамтарч ажиллаач нөгөө төгөр мал аж ахуйгаас яг ойгоо хамгаалахад хамтарч ажиллаач гэсэн иргэдтэй уриалмаар байна. За танд ер нь энэ том зорилтыг хэрэгжүүлэхэд бүх талын оролцоо чухал. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах төвшнөөс эхлээд сая стратегийн төлөвлөгөө боловсруулж ингэж энийг зөв сайхан ягаад ер нь одоо ямар асуудлууд байна гэдгийг үнэхээр тодорхой болсон. Энэ дээр тулгуурлаад хийх ажлуудаа зөв төлөвлөөд хөрөнгө мөнгөө зөв гаргаад хинд одоо итгэж найдаж өдөрдуулах уу хийлгэх үү. За тэгээд энэ чинь бүх төлөв оролцоог телевиз хүртэл одоо бид ингээ яриа сууж байгаа бидний үдсэн хүмүүс бас нэг ойлголт таваад энд оролцох жишээтэй тийм ээ. Тэгээд хувийн хвшил. Тэгэл одоо энэ сургуулийн хөөхтүүд багчуул одоо ер нь бүх талаас оролцож энэ юг зорилтыг биелүүлнэ. 2030 он гэдэг нь зөвхөн оршил хэсэг. Цаашдаа ингээд үргэлжлэл бүр
их явна. Энэ одоо энэ оршил хэсгийн хугацаанд манай ойн салбар их л том өсрэлт хийж авна л гэж бодож байгаа юм да. Ингэж манай ойч баярлж байгаа. За тэгэлгүй яхав тэгээд хүн бүрийн үүрэг оролцоод чухал. За ялангуяа сая бас нэг санаа бодогдлоо. Ялангуяа бас боловсролын салбартаа цэцэрлэгийн наснаас өксүүлээд сургуулийн нас хүртэл ойн одоо хамгаалах байгаль орчинд байгаа хэрхэн одоо зөв харьцах уу гэх мэтчлэн бас ойлголт сургалтаа таны мэдгүй мэдлэг мэдээллийг бас багш нар сургагч за дээрээс нь эцэг эхчүүд асран хамгаалагчид үр хүүхдэд таны мэдгүй энэ байгалийн шинжлэх ухааны боловсрол олох нь маш чухал юм а гэдэг санаа бас төрж байна. За ингээд өнөөдөр бас нэвтрүүлэг зочноор урагдсан ирсэн та бүхэндээ баярлалаа. Та бүгдээ ажилд өндөр сүндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Монголоо хайрлаа хилцүүлэг нэвтрүүлэг энд хүрээд жаргаж байна. За давтлын дугаарыг өнөө орой 20 цагаас MC телевизийн цэвэрлэгцээр хүлээн авч үзээрэй. Мөн MC телевизийн пэйжээр та бүхэн хүлээн авч үзээрэй. Та бүхэндээ баярлалаа. Эрүүл их хүсье.